Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдөр өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би миктэй болсон. Микэ мэлагаад нэг бичлэг хийжээ гэж бодлоо. Энийг одоо юу гэж уншд юм бол Road битггүй. Ярцсан тийм мик авлаа. За тэгээ өнөөдрийн сэдэв бол дахиад би юу онгодоо юу вэ энэ төр гэл би ч одоо мэдхгүй одоо сүүл рүүгээ юу болоод байгаагаа ч ойлгохоо байлаа сүүлийн үед чинь одоо яг юу ч болоод байгаа юм. Тэгээд ямар ч байсан жоохон сарын эмтч явж байгаад нэг жоохон шившиг боллоо. Тэгээд шившиг болсноосоо болоод буултаа шалгуулах гад нэг хүн дуудаж авчираад одоо мэлмитэ хардаг тийм хүнийг дуудаж авчирсан чинь нөгөө хүнийх нь буурал манай буурлуудын хооронд баг одоо хэрүүл болоод байгаа юм. Гачин юм боллоо. Тэгээд ерөнхийдөө тэр хүнийг орж ирэхэд л би чи ер нь жоохон буруу юм хийчихтэй л гэл мэдсэн л дээ. Яад гэвэл буурлууд нэлээ ууртай байсан. Ер нь ингээд яхаараа бид нарыг дандаа ингээ хүнээр шалгуулж идэндээ хүнд ингээ шалгалт өгөөд байж идэг бид нар одоо хийнч гэдэг юм уу нэг тиймэрхүү уур амьсгал ерөнхийдөө бол мэдрэгдсэн. Тэгэл яг тэр шалгалтын буулт дээр юу болсон бэ гэхээр албаар гэх юм уу одоо тэг ингээд чи угаасаа итгэхгүй байгаа юм бол бидний энэ шалгалтанд чинь ингээд нэг албаар сайхан унаад үгүй гэж байгаа юм шиг л зан гаргасан. Тэгээ тэр нь яаж мэдгдсэн бэ гэхээр жишээлбэл тэр хүн ингээд нөгөө юм асуусан байхгүй шалгаад тэгсэн чинь надад бол дотроо ингээд буруу энэ биш гэж бодогдсон хэрнээсээ тэрийг шууд гаргаа илчдэг байхгүй манай буурал. Тэг би яаж байгаа юм бол тоо гэд ер нь бол ингээд буруу гэдэг нь юм ойлгомжтой юм дээр гаргаа илцсан. Тэгэл нөгөө хүн чинь нэг юм хийлээгүү тэгсэн чинь за чи яасан манай улаачд ингээд бидрийг биш гэж хэлэх гэж гинүү те яасан чиний асуусан асуултанд бид нар буруу хариулсан уу те гэд ингээд бас ингээд нэг яг тэр хүний янзыг үзэх гэхээсээ илүү миний л янзыг үзээд байгаа юм л та. Тэгэл ерөнхийдөө нөгөө хүн ч гэсэн ер нь маш эргэлзээтэй. Би ингээд одоо олон буурлын буулт харж исэн. Танаа буурлууд бол одоо танаа буурал бол ингээд уг нь бол буурлууд ингээд холоос унлахтайгаа ингээд харвал орж ирдэм байл та. Манайх болохоор ерөөсөө юм хажуу талтаа байж байгаа л ингээд ерөөсөө надаас ерөөсөө нэг холддгүй юм байна гинэ. Тэгээд үйл хөдлөл нь ингээд та янз бүрийн ингээл юм хум хийгээд байгаа хэрнээсээ бэлэг тал дээр ерөөсөө мэлмэд юу ч хийж харагдахгүй иймэрхүү бултай айгу эргэлзээтэй энэ гэж хэлсэн. Тэгээд тэгтээ би аль тэрийг ингээд тэр нь ч аргагүй л гэж бодоод байгаа хгүй. Яад гэвэл буурал ингээд албаар л ингээд тэ амар их юм хийж байгаа юм шиг ирнээс дотроо угаасаа бас хийхгүй байгаа нь надаа ингээд нэг хайлт хөлт мэдрэгдээл байсан. Тэгээд би зүгээр надаа харуулахгүй байнал гэж ойлгоод байсан байхгүй. Тэгээд за нэг тиймэрхүү үйл явдал болоод ардаас нь тэр хүн нэрээ тэгэж хэлсэн надад ингээд чиний ингээд толгооноос ч доошоо юус ингээд орохгүй чи ингээд амар барьдсан байна ингээд зөвхөн энэ толгой дээр чинь тэгээд ингээд онгодоо чи яриа хаяал нэг яг гоё өөрөөрөө гарч ирэх юм босод үе зөвхөн ингээд чиний л тархины багтаамжид одоо хязгаарлагдсан байдалтай ингээд ийм буулттай байна гэж хэлээд байгаа хгүй юу. Тэг би яг энэ бол ингээ анхны удаадаа биш заяа өмнө нь бас нэг хүнтэй уулзж байхад тэр хүн танаа онгод ингээ ямар сонио тогт суудаг ингээ орж гараад ах ямар сонио орж гардаг онгод вэ гэд. Тэгээд би тэр хүнээс яагаад ингээ онгод орж гараад идэм бол гэсэн чинь ер нь бол химэн дутагдаад ахаараа тэгдэгэ гэж тайлбарлажсэн байхгүй юу. Тэгээд ер нь онгодууд чи ингэдгийн гинэ одоо өөрөөхөөрөө ингээд байж чадахгүй улаач нь ингээд сайн буулгахгүй ингээд бариад байгаа үед нөгөө химийн дутагдалд ороод тэгээ химийн нөхөхгүйд буцаж морчоод тэгээ буцаж бууж ирээд ингээд идэм байл та. Тэгээд манай онгодыг болохоор тийм орон гарын гэд ер нь бол анх удаа хэлж байгаа биш байхгүй. Тэгээд ерөнхийдөө л нэг энэ хавцаа ч л бууж ингээд байгаа. Тэгээд
би тэрний дараа тэр уулзалтын дараа ерөнхийдөө онгодтой бол өстой амар дарамтлуулсан. Яа тэгвэл манай онгод ер нь маш ууртай ах шиг байсан. Тэгээд ууртай байгаа нь яаж мэдрэгдсэн бэ гэхээр одоо өөрийнх нь химэн би бол анх удаа л буурлаас тийм хим мэдрэгдэж байхыг үзсэн л дээ. Ер нь шууд ингээд үгээр тодорхойлж хэлэх юм бол хэрцгий. Одоо тогшин могшин гэхээс илүү хэрцгий санагдсан надаа. Тэгээд намайг өстө нэг яавалчиг яач гад байгаа юм шиг юм. Тэгээ ямар ч хайр байхгүй те энэ мө одоо яаж дургу үргээд байна гэсэн юм байртай хит хонсон. Тэгээд шүн одоо жишээл би ингээд нэг унтаж чадахгүй 4-5 хүргээд тэгээ нэг арай гэж нэг юм давсандаа яваал ингээл яг гоё гүн найр руугаа орж исэн чинь хөлн дээр шууд пад гэж цохоод авч юм. Тэгээ ингээд сэрээд угаасаа би гэрте ганцаар байсан хин намайг цохоход бүр яг ингээ хүн цохож байгаа юм шиг таг гэж цохож байгаа байхгүй. Тэгээ би чинь нөгөө аймхаа хүн чинь юу айх нөгөө бууралтайгаа хэрэлтэй болоочтой хүү арай гэж унтах жах чинь сэрээгээд тахаа одоо дахиж хитээ сэрээгээр яг тэг ингээ унтаад тэгсэн чинь ингээд зүүдэн дотор маань ингээл хүмүүс намайг шоолж молж өөр зүудлэгдэж байгаа байхгүй одоо энэ галзуу солиотой амар тэнэг юм ярьдаг гэл гэхдээ энэ бичлэг үзэж байгаа хүмүүс биш шүү заа одоо энэ миний эргэн тойронд намайг таньдаг хүмүүс гэсэн. Тэгэж ингээд шоолж байгаагаар зүудлэгдэнгүүтээ бодолт ингээд онгод маань юм асууад байхгүй. Тэгэд онгодтой итгэх юм уу чи гэд ингэж асууад байгаа байхгүй. За тэгээ би ер нь бол жоох эвгүй байдалд орсон. Ер нь буулт гэдэг чи яг ямар байх ёстой юм бэ? Хоорондоо адилхан байх ёстой юм уу? Яах ёстой юм гэдэг тал дээр би одоо нийлэн бодож ин л тоо. Тэгэхээр за би энийг бүр эхнээс нь яриа заяа. Миний буулт ер нь ямар байсан талаар ярив. Тэгэхээр би болохоор миний одоо онгод буухгүй байх гэж хэлвэл би зүгээр яг одоогийн байдлаар штэ зүгээр ингээд муухагаар хэлгээдээ бити те зүгээр агаарай л гэж хэлнэ. Яа тэгвэл үнэхээр буудаг. Тэ хин нэгэн буудаг. Тэр бол бүр тодорхой. Буухтаа бүр дарж буудаг. Анх миний буулт дөнгөж босоод удаагүй байхад ер нь босныхоо маргааш нь гэхэд л ингээл хуйглаад эхлэхэд л би ер нь сонирн болж идэг байсан байхгүй. Тэгэл хуйгал цуугаал хицээ барайл тойгоороо барайл дэлтгэд гар өөрөө аваад дэлддэг. Би ер нь хицээ өөрөөрөө дэлдэж бараг үзээгүй. Миний гар үргэлж ингээд төрүүлж аваад дэлдээд тэгэл нэг их удаан дэлдэхгүйгээр ерөнхийдөө бууж ирдэг байсан. Тэгээд за нэг боссноос нэг 2 сарын дараа юм уу одоо ингээ би яриад байгаа мó онгод яриад байгаа мó гэдгээ ойлгохгүй байх үед яжгаад миний нөгөө хоолой энтриг нэг өөрчлөхгүй буудсан штэ яг л би ярьж байгаа юм шиг буудаг. Тэгээд яг нэг тэгээд би өөрөө яриад байгаа юм биш үү гэд бүр эргэлцээ бол бүр ингээ тулцсан байх үеэр буултан дээрээ ингээд за тэгвэл чи ингээд одоо далай цагаан ингээд өөрөө хилээд гэд бодлоор тэгж байгаа хгүй. Тэгээ би хэлэх гэхээр байхгүй. Энэ дээр ингээ барьчаад энэ хоолон дээр бариад байгаа хгүй. Бүр ингээд аммаа чүтлэхгүй ингээд тэгээ тэр үед одоо ямар сони би өөрөө тэр чинь нэг сони юм тархинаас удирдах энд бариад байгаа хгүй. Тэгэхээр би бариад байгаа буурал бариад байгаа ялахгүй би өөрөө бариад байгаа юм биш үү гэл нэг гэл балаараад байдаг гэсэн. Тэгээд тэрнээс одоо 23 оны өвөл гэсэн үг байхгүй юу? 23 оны өвөл нэг өвөлн дээр манай буурлууд орж ирэхтэй галстаа сэгч жаал орж ирэнгүүтээ гэл нэг амар сонь нэг уруулныхаа энэ талаар ингээд нэг юм амар эсрэг мангар чанга эсрээл ороод ирдэг байхгүй. Тэгэл би бүр гэл би чи шүглдэж чаддгүй би чи улаач болоод ер нь шүглдэж сурсан. Одоо ч нэг сайн чаддгүй л те. Тэгэл эсрэл тэгэхээр тэр бол яавч би биш. Миний чаддаг юм биш. Тэрийг би одоо яг яаж хийснийг ч юусоо ойлгоогүй. Тэгээд одоо ч гэсэн би тэгэж эсгэрч чаддгүй. Тэгэл тэгэж орж ирэхдээ ингээл яг ингээл хөл рүү жийж орж ирж байгааг мэдгэцэн байхгүй. Одоо энэ хөл рүү ингээл нэг юм гулгаал бүр ингээл хөлийн үлмийн хүртэл ингээ гусаж орж ирж байгааг мэдгэцэн заяа. Тэгэл би янзын сайхан бууж ин да гэхэд дараа намайг сэвтэ улааж буултанд болохгүйсэн гэд нэг хүн хэлсэн. Яг тэр үүлэн дээр.
Ингээл ерөөс учир нь олдохгүй. Миний хувьд бол ингээл буугаал өстой баг алаал байдаг. Тэгэл хүмүүс харахаар миний буулт ерөөсө болтгоо ийм зовлонтой. За тэгээд тэрнээсээ хойш яасан бэ гэхээр буулт бол бүр илт одоо нөгөө нэг ингэж мингээл мэдрүүлээд байсан гээл би нэг яриад байсан да. Тиймэрхүү мэдрүүлэлтүүд болоод за тэгээд 23 оны одоо тэр чи 24 оны хавар гэх юм байна. 24 оны хавар гэхэд л хизээ бариад дэлтгэе сухаар орж ирчээд дэлтэйг байхад нь ингээ хизээ хажуу тишээ тавьчаад тэг ингээ тойгоороо сэгсэрч буугаад эхэлсэн. За тэгээд нөгөө байранд учраас надад бол тэр нь айгүй амар байсан. Тэгээд ингээд байранд болохоор үйл хийхгүй л бол хизээ дийлдэхгүйгээр ингээд тойгоороо ингээ сэгсэрч байгаа буугаа сэгсэрч байгаа мордод байгаа байхгүй. За тэгэж эхлээд тэгээд дараачаар нь бүр сүүлийн үед яадаг болсон бэ гэхээр ерөөсөө тойгоораач хөдөлгөөгүй хизээч дэлдэг бахта ер нь ингээл тэргэн өмсөх юм бол тэгэл би ер нь байхгүй. Тэгэл ороод ирнэ. Би ингээл яарч контролгүй заяа ингээл олон хүний дунд монд ингээл тэргүүнээ өмсчингүүд ороод ирчихэр би чинь бас ингээд нэг ингээл найгаж майгаал ингээд эхэлдэг байхгүй юу. Тэр нөө тэр мөрийг ингээ хянах гад тэг би ямар ч мэдэл авахгүй зүгээр л би ингээл одоо юм тархин дотор маань одоо тарих маань миний үгэнд орохгүй энэ бие маань миний үгэнд орохгүй гэхдээ би бол мэдрэмжтэйгээ байж байгаа мэдж байгаа бүгдийг харж байгаа сонсож байгаа хөдөлж байгаа гэхдээ л ингээ хөдөлгөө болий гэд ингээд мэдлэхгүй ийм буулттай болсон. Тэгээ бүр сүүлийн үед одоо тэр подкаст энэ төр бичих гээд ирсэн хүмүүнийг одоо цочоож байгаа байхгүй жишээлбэл би зүгээр ингээд бүрэн хуйгалцсан хичээ хажуудаа авчаад тэгээд ингээд тэргүүнээ өмсөөгөө нөгөө үнтэйгээ юм яриад суучснаа гинт ингээд гацчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ шууд буурал яаны буурал ороод ирж байгаа юм биш үү одоо гингүүд шууд инээж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүн цочоод хүй гэх тэнгүүд тэргүүнээ өмсөл заамар байна уу гэл. Тэрнээс өмнө олвол хичээ үйл хийхдээ бол заавал хичээ дийлддэг байсан бол одоо ингээд бүр тэргүүнээ өмсөхөөс өмнө орж ирээд өөрөө ингээд тэргүүнээ өмсөд байгаа юм. Тэгэнгүүтлээ бас хит дийлдэхгүйгээр ингээд тойгоороо эргүүлж хагаад үйл хийгээд байгаа байхгүй. Одоо үйл хийж байгаа гэдгийг би яаж мэддэг вэ гэхээр надаа их хөвчлэн бол харуулдаггүй. Гэхдээ заримдаа харуулна. Тэгээ яг юу хийж байгаа харуулна нэг сонь юм хийж идэг. Тэгээ тэрийг бол яг хөө гэхдээ нэг сонин чайш юм дээ. Зүгээр буурлууд нэг тиймэрхүү үйл бол угаасаа хийж лээдэг. За гих мэт тэгээд тэр хүмүүс яг миний дотор орж үзээгүй ингээ гаднаас нь харахад л буухгүй л байгаа юм шиг харагдаад байдаг юм байл та. Миний дотор орж үзвэл яг миний юу яриад байгааг ойлгохгүй. Тэр нь юу вэ гэхээр надаа үнэхээр ямар ч мэдл байдгүй. Би ингээл гацчин заяа тэгэл за арайш дөггүй байлгүйтэй те яач ба буучуу гэл би хэлэх гээд байгаа байхгүй нөө тэргүүнээ өмсөг байхад хүй гэл ингэхээр дуу байхгүй гэд ингээ байхгүй. Тэгэд одоо яг нэг ийм асуудалтай айгу хэцүү байна. Дээрээс бас нэг өөр буурлуудын онцлог байна. Жишээлбэл манай гол онгод бол зөвхөн л энэ харин яг энэ тархин дээр яг энэ толгой хэсэгт байдаг гэдэг нь үнэн баха. Энэ тархин дээр л хамаг юм барьж ил хүн чинь нөгөө тархинаасаа гар хөлөө удирддаг учраас энэ дээр ингээл буугаал намайг удирдахад ямар ч асуудалгүй байх шиг байгаа байхгүй. Тэгэнгүүт зөвхөн хоолон дээрээ орж ирдэг буурлууд бас байдгийн. Ганц нэг удаа надад ингээд орж ирж байсан байхгүй. Тэднэр нь болохоор ингээ буугаад ирэхээрээ тэд нар чинь бол ингээ хицмэцээ дэлдэж бууж байгаа. Дэлдэж бууж ирэнгүүт ингээ хоолоо сөгөөд тэгээд ингээд минийх биш юм өөр хүний хоолоо ч юм шиг ингээ гарна заяа. Тэд нар ярихаар юу ярих гэдэг нь энэ толгой дотор юу ч байхгүй. Энэ толгой дээр ерөөсөө ажиллахгүй зөвхөн ингээд ам хоолой ажилуулж буудаг буурлуудаас байдаг байхгүй. Над дээр бууж исэн болохоор би ялгаа юм мэдээд байна. Тэд нар болохоор яг ингээд өөрийнхөө хоолой гаргаж ирэх гадахаар ингээд надаас энэ хоолоон дээр бачуурж орж ирээд тэг ингээд сөөнгөдсөн хоолой гарч ирээ. Тэгээд оогт миний мэдтгүү үг хэллэг. Оогт миний ярианы хэм маягаас шал өөрөөр ярьдаг. Одоо бусад улаач нарын буурлуудтай ер нь ижлэгэн гэсэн үг. Тэнгүүд манай энэ гол онгоц чинь ерөөсөө яг энэ тархин дотор тэгэл миний байдлаар ингээл нэг юм эвтэгээ ингээл
надаач төвгүй өөртөөч төвгүй ингээд яриад байгаа юм шиг байдаг байхгүй юу. Тэгээ одоо ёстой бөөгийн бөөлөөр бүжин дулаан дигдэлтөөр гэдэг нь энэ юм уу? Би одоо сайн ойлгохгүй л байна. Тэгээд ер нь бол сая нэг хэсэг ингээл бууралдаа дарамтлуулал буурлын хим бол ерөнхийдөө эвгүй ер нь айгүй эвгүй байсан. Тэгээд би ч гэсэн өөрөө ингээл амар дарамтанд орол сэтгэлээр унаал ер нь бол нэлээд л хүнд байлаа. Тэгээд одоо энэ бас нэг энэ миний нэг саран хэмт хүмүүс намайг ингээд саран хэмтэд солиороод байна л гээд байгаа юм л та. Гэхдээ би одоо ингээд хуйггүй үедээ ингээд буурлаатай юм ярьж ахаар одоо ингээд хөөгөөл бодоод байнгут ингээл буурал ингээл үе ингээл миний огт харж байгаагүй үнцгийг харуулаа л те нэг юмны цаана гол үнц нь тэндээ иртэй гэл ингээл харуулгад гэл нэг иймэрхүү үйл явцаар нэг юм мэдээл буулгаж өгөөд байгаа юм шиг над нэг юм болоод идэх хэвгүй. Тэгээд тэр болохоор ингээд эхэндээ бол хий хоосон дэмэрл байсан байж магадгүй юу гэдэг яг тэгж явж байгаад нөгөө 2 удаа солиорсон шүү дээ. Тэгээ би тэгтээ 2 дахь удаага солиороод дуусныхаа дараа болохоор нэг л юм өөрчлөгдсөн байсан. Тэгээ би дуусаал за би ямар ч байсан дахиад солиорхоргүй боллоо гэл өөртөө амар сони итгэлтэй болсон байсан. Тэгэл одоо хүртэл ямар ч сан дахиад нэг дэмэрчээгүй байгаа тань. Тэгтээ одоо болтдог үйл явц нь тэрэндээ төстэй хамгийн гол нь би бүр контрол алдаж ингэж бүр болохоо байхгүй байгаа болохоос яг нөгөө дэмэрчсэн үе шиг ингээд үе болоод идэх байхгүй. Тэгтээ тэгж жагаад тэгж хөөж явж байхдаа энэ бодит амьдрал дээр болж байгаа асуултуудынхаа хариулттай буцаж ирээд идэх байхгүй. Тэгээд тэр нь би ингээ өөрөөрөө харахаар олж харахгүй байсан юмыг одоо ингэж тэнгэрээр нисж жагаад тэгээд буугаад ирэхээр ингээ тод харагдаад байгаа юм шиг айгүй сонин заяа яг ингээ тайлбарлахад амар хэцүү. Тэгээд нөгөө нэг тэр болсон юм чинь надаа тухайн үедээ ингээ нөгөө хөглөөтэй байгаа учраас ингээл би бүр ямар амар те хүний бараг мэдхээргүй юмыг мэдчихлээ ухааны юм бодоод тэгээд тэрийг нөгөө догтлоод ингээ эргэн тойрныхоо хүмүүст ярьчаар нөгөө хүмүүс ч намайг ингээд нөгөө хүмүүс ч болохоор тэр хөглөөнд байхгүй учраас ингээд баг манай гэрлээ жоохон ингээд байгаа байхгүй. Тэ. Тэнгүүд би ч гэсэн өөрөө тэр хөглөөнд ингээд алга болоод маргааш нундаж амраас ирээд нэг өөрөөрөө сэрчээд нөгөө ботсон юма ботхоор шаал тэнэг санагддаг байхгүй. Ямар ч хавцалтаагүй юмнаас ямар амар гүнзгий утга болцсон. Энд чи зүгээр л ингээл юм байх чинь заавал тэгж ингээ гүнзгий ухах шаардлага байсан юм уу гэдэг юм. Тэнгүүт энийг бас ингээд хий дэмэрлүү гэхээр буурал ингээд надаа тус болоод байдаг байхгүй. Би ингээд нэг юм барьж авчихаар ингээл хөгөөл тэгвэл тэрний юу гэсэн юм бол тэрний цаана юу гэсэн утга юм бол тэгвэл тэрний юу гэсэн юм бол гэр ингээ хөгөө тойроод байдаг байхгүй. Бүр анханасаа юунаас эхэлснээ мэдхээ болтлоо тойрдог заяа. Тэгээд ингээд тойроо байжингууд буурал хажуугаас ингээд орж ирээд чи ингэ зогсохгүй бол наа чи ингэ ториолээ шүү. Бүр ингэ холдоод явчих гээд байна. Чи ингэ одоо жоохон бууж ир гэд ингэ хэлнэ. Тэгэхээр нь би гэд тэгээ бас зогсож чадахгүй нэг хэсэг тойрчоод нэрэ буу гэсэн шүү гэд нэг ингэ нэг өөрийгөө татчих авдаг юм нэг сонин үл явц болоод байдаг аахгүй надад. Тэгэд би энэ одоо ярьж байгаа юм тэгэл одоо энэ бичлэг хийж байгаа санаа одоо 9 шидийн юм бичих санаа ч юм уу эднэр чинь ингээд тэгж явж байгаад олддог санаанууд байхгүй юу. Тэгээ би энийг зүгээр ийм санаа буулгаж авах юм арга барил юм байлгүй л гэж бодоод байгаа. Яг тэр үедээ бол ингээд нэг юм би юм нөлөөнд автчихдаг заяа. Нэг юмнээ ч яах бодвол онготынхоо л байлгүй дээ тий. Онготынхоо нөлөөнд автаал ингээл зүгээр одоо жишээл нэг юм цоож байл за одоо энэ байлаа штэ энээс бараг л ингээл амьдралын утга учирыг бараг олж унших гэдэг байхгүй цоож чи иргэдэг гэдэг чинь тийм гэл ингээл бүр хамаа намаагүй ингэж хөөж явж байгаад бүр ингээ хизээж энэ цоожийг харжаагүй өнцгөөс хараад хизээж энэ цоожноос олж харахааргүй зүйлээ олж хараад ойлгохооргүй зүйлээ ойлгоод тэгээд ингээд газар дээрээ бууж ирэнгүүтлээ миний шийдвэр гаргах ч юм уу те миний юмыг харах өнцөг
бүр ингээд 2 дахин үржсэн юм шиг өөр болсон байдаг. Тэгээд би яг тэр хөгөөрөө нөгөө хүмүүс рүү сая ста буралдаа тэгж яриад ингэж яриад тэглээ инглээ гэхээр нөгөөдөл чи ингээд нөгөө надтай адилхан хөглөгдөг учраас нөгөө хүмүүст чинь би яг галзуу юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ нэг ийм асуудалтай болохоро эргэлзэж явж байгаад ингээ хүнээр буултаа шалгуулсан чинь бүр буруудаад одоо ингээд буурлал одоо арайгаа гоо өчигдөр энтер бол химэн бол ингээд тэг бараг ингээд голоод хайж явах гээд байгаа юм шиг те чи юм уу эргүү мал гэж байгаа юм шиг л те. Тэгтээ бүр зүгээр нэг эргүү мал гэх бишээ нэг л тийм манай буурлж ууг нэ айгу илдэг найрсаг амир зөөлөн яг ингээд доторхыг ингээд харах юм бол бүр юм маш зөөлөн маш их хайр үнэрцэн тэг бүх хүнийг хайрлсан хинтээж дайсагнах бодлого тийм байдаг байхгүй юу. Тэгсэн чи өчигдөр болохоор бүр нэг тийм айгүй юм зэвүүцсэн байдалтай айгүй юм өөр талаа надад мэдрүүлж байгаа юм л да. Нэг тийм зэвүүцсэн те намайг бүр ингээд хүн чинээ тоохгүй одоо баг хумхын тоос чинээ тоохгүй байгаа ингээд юм шиг. Тэгээд яагаад тэгээд байгаа вэ гэхээр би бол бууралтаа үнэхээр тийм тэнгийн туйл шиг л санагдаад байгаа юм шиг одоо химээр нь л өөрийнхөө ойлгосноор задлах юм бол нэг тиймэрхүү юм мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгээ ер нь буулт чи яг ямар байх ёстой юм тэ хаад хатт нь бусдаасаа өөр байдаг л гээд байсан. Одоо би чинь тэгвэл тэр хаад хаттаасаа өөр болох гээд байна. Сүүл рүүгээ одоо юу ч болоод байгаа нэ. Тэгэл хинч гаднаа илэрхийлж байгаа илэрхийллийн маань зүгээр ойлгохгүй байна. Одоо буурлуудын маань хийж байгаа үйлийг харахгүй байна, мэдэхгүй байна. Буурлуудыг маань өөрсдийн бас ингээ харахгүй байна, зүгээр мэдэхгүй байна. Тэгэхэд миний дотор шал өөр юм болоод байна. Эдгээр чи яагаад ийм зөрүүтэй байх ёстой юм гэд нэг ийм асуудалтай болчоод бүр яагаа мэдэхгүй толгой гашлаад сууж ин л та. Тэгэд энэ бичлэг дээрээс би одоо ямар ч юм шийдвэр гаргалгаа ярьж чадахгүй нь яа гэвэл уучраа олохгүй байна. Тэгээд одоо бараг л ингээд зүгээр зовлонгой тоочих бичлэг болж байгаа байхгүй юу. Гэхдээ би одоо ингээд бодлоо л доо. Энэ болохоор тэгэд ингээд хөөгөөд бодоод үзэхээр ерөөсөө миний өөртөө итгэлийн тухай л асуудал байгаа байхгүй юу. Тэгэд би өөртөө итгэхгүй байгаа учраас бууралтаа итгэж чадахгүй буурлаа хин нэгнэр нөгөө л батламжлуулах гад хин нэгнээс үнэлгээ шаардаад хин нэгнээс анхаарал шаардаад нөгөө л нэг зангаараа ингээд явж байгаа үзэгдэл болж байгаа. Гэхдээ би бүх хүнд тэгдэг юм уу гэвэл үгүй. Яад гэвэл одоо жишээлбэл ингээ гэрийнхэн байжтэй миний нэг эргэн тойрныхон талд ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй 0 хүмүүстэй би ингээ буурлуудынхаа ярьсан юмыг ярихаар тэд нар бол бүр ингээд бараг толгоонд нь ялаа нисэж байгаа юм шиг байдаг заяа. Угаасаа бараг ингээ ойлгохгүй тэр хүмүүд огт хамаагүй байгаа нь мэдрэгддэг. Тэр тохиолдолд би яадаг вэ гэхээр угаасаа ингээд те өсөгч мэдгүй хүнд би одоо ингээд бүхэл бүтэн үлгэр тавьчаад унш гээд байгаатай адилхан юм болж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүн бол ойлгохгүй байхын зөв. Би энэ хүнд ойлгогдохч албагүй. Би зөвхөн уртгаа юм гэдгийг ингээд бодож чадаад байгаа. Тэгэнгүүт хэн түнлүүлэх гээд байна гэхээр адилхан даалт ертөнцийг мэдэрдэг, үздэг, хардаг тэр хүмүүстэй ингээд нөгөө зүв байна уу, буруу байна уу? Би чинь бас шинэ амьтан шүү дээ. Тэгээд яагаад байна? Яагаад ингээд өөр байгаад байдгийг? Яагаад гадна харагдаж байгаа, дотор мэдрэгдэж байгаа хоёр нь ингээд зөрөөд идэгэн ч гэдэг юм уу. Эннийхээ учрыг олоход нөгөө хүмүүсээс ингээд батламжлуулгаад ингээд анхаарал авах гад явхаар нөгөө хүмүүсийгээ ч нөгөө хүн байж онгод шалах гэж ирсэн хэрэгт ингээ унгаж ийн шал дэмий те ингээл шал дэмий аахгүй. Тэгэл энэ талд болохоор нөгөө буурлуудыгаа нэг хүнд шалгуулад ингээ бараг загнуулад ингээд бараг урваагаад суух нөхцөл байдалд оруулж ийн. Тэгээ бүх хамаг нөгөө хэргийн эзэн бол би өөрөө л Адам л та. Тэрийг би бол ингээд ойлгоол байгаа. Одоо өөртөө итгэлгүй хүн чинь угаасаа энэ нөгөө улаач нар энэ төр чинь тэгж ярьдаг байхгүй юу. Нөгөө өөртөө итгэлгүй юм сул хүн дээр л хамгийн их дайрлага орж
тэр хүмүүс л хамгийн түрүүнд ундаг энтер гэж ярьд юм билээ. Тэгээд би одоо яг л өөртөө итгэлгүйнхээ горыг ингээ амсаад байгаа байхгүй юу. Гэхдээ яалтчгүй бас нөгөө талаараа ганцаардаад байгаа. Яагаад гэхээр би ингээд мэдрээд байгаа юм а бас надад илэрхийлэх хэрэгцээ байна. Тэгээ илэрхийлэхээр нөгөө хүмүүс нь итгэхгүй үгүйсгээд үл тоочхоор тэр нь намайг ингээ буцаж цохоод би ингээд өөртөө итгэлээ алдаад бууралтай итгэлээ алдахаар буурал маань нөгөө өөрийнхөө ярих гэснийг илэрхийлэх, өөрийгөө илэрхийлэх одоо өөрийнхөө үйл хэрэгт ингээ анхаарлаа хандуулах тэр бүх цаг хугацаанаас нь хим хүчнээс нь би ингээ хомслоод байгаа л ийм үйл явц болоод байгаа юм шиг байна. Тэгээд тэрэнд одоо ингээд нөгөө манай буурлууч анханасаа л ингээд амар олон хүнд би шалгуулж явсан, шалгасан хүн бүрийнхээ үгэнд орж явсан, тэдний хэлснээр хийж явсан байхгүй юу. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. Манай буурлууд анханасаа ямар байсан одоо хүртэл яг адилхан байгаа, яг адилхан юмаа ярьсаар л байгаа, буулцуулт нь яг хэвээрээ байгаа. Хизээж өөрчлөгдөөгүй, дээртэйгүү, дортоогүй. Гэхдээ яг буултын хувьд бол дээрцэн л гэж хэлнэ л дээ. Тэгээд одоо ингээ гүйцэд буухгүй байна, ингээ толгооноос доошлохгүй байна гэдэг чинь жоохон утгагүй. Яагаад гэвэл тэр би одоо нэг бөөлөөнийхөө бичлэг энэ тэрийг шорт дээр шортс болгоод оруулсан байгаа заяа. Тэгээд тэнд тэгж өсөрч би яаж бөөлөх үү? Би тэгж бөөлж чадахгүй штэ. Би тэгж бөөлөний хөдөлгөөн тэгж хизээд нь үсрээд хизээд нь хараагаад хизээд нь эргээд хизээд нь доошоогоо тонгоох гэдагааг мэдэхгүй байхгүй юу. Тэр чин бүр ингээ хөл рүү орж ирээд хөлийн маань удирдаад бөөлөд байгаа зү. Дээрээс нь тэр одоо подкастыг тэр 3 одоо 1 2 3 гэл ингээ 3 цагийн бараг мэдгүй тэр чинь 4 цагийн ч юм уу бичлэг ороход тэр чинь нэг дор бичиж байгаа байхгүй юу. Нэг дор бичгээд 4 цагжингаа би тийм амар хүн сэдвэр өөрөө төөрөлтгөө, тэнэгдэхгүй, үгэндээ орохдохгүй ингээд цохоогоод ярина гэдэг бол хэрвээ би тэгж зохиож ярьдаг бол надад ч онготын хэрэг алга. Би өөрөө жоохон суут маягийн хүн болж таарах гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ хүн ингээд худлаа хурмаг өөртөө байхгүй юмыг гаргаж зохиож ярих чинь амар хэцүү. Нэг өгүүлбэр зохиогоод хэлэх хүртэл амар хэцүү ш. Та нар ингээд зүгээр зохиол бичих гээд оролдоод үзээрэй заяа. Би ингээд өөрөө бичдэг учраас ингээд зохиол бичих гээд үзэхээр зохиож юм ярих чинь амар хэцүү эдийн тэр чинь тийм амар юм биш. Тэр тусмаа 4 цагжингаа ингээд сонсож байгаа хүмүүсийгээ ийш тийш нь олгоо сэтгэл санаагаар нь тоглоод тэгж тэр чинь надаас гарах юм биш байхгүй юу. Тэгээ хэрвээ надаас тийм ингээд гардаг бол би зүгээр онготгүй амар мундаг хүн болж таарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд анханасаа манай онгодууд ч надад цэрийн гариг маригтаа тэгээд ер нь давсагны хэмжээгээр л суудаг байсан. Миний давсаг бүр ингээд чинрээд хагарах тулвал мордно. Үгүй бол тэгээд суугаал байна. Тэгэл одоо ч хүртэл дунджаар ер нь 6 цаг буун заяа. 6 цаг буухтаа улмал суугаад байна. Улмал халаал, улмал ингээл бүр улам мордмооргүй болол тэг би баг ингээд шүн орой болж ийн энтергээд нэг жоохон төгшөөж ижил мордуулна гэхэд тэр онгод надаа онцгийн шаардлагатай ажил төрөл байхгүй тэгээ нөгөө давсаг мавсаг нь чинрээгүй бол тэр онгод бол мордохгүй бараг хэд хонсон ч чатгаар шинжийн суудаг байхгүй юу. Тэгэл 8 цаг магийн буулт бол надад л нэрээ юу ч биш. Би тэгэл 8 цаг буулгана. Ялангуяа одоо сүүлийн үед нөгөө буулт сайжирцсны дараагаар буурал нэг тийм цаймаа уугаад ахын ч юу н хоортсон. Бүр ингээ хоол хатаад байхгүй л бол нэг цаймаа тэр идэж уух юм нь өөрт нь бол нэг тийм сонирн биш байдаг байхгүй юу. Тэрийг бол зүгээр надад л уулгаад байгаа юм шиг. Түүнээс өөрт нь бол ямар ч хамааралгүй байдаг. Тэгээд ингэж бууж агаад ингээл энд чинь л буугаад байна. Чиний буулт болохгүй сэвтэй байна гэдгийг чинь би одоо учрыг нь ойлгохгүй байгаа. Тэгээд онгод биш юм уу гэхээр одоо онгод биш гэхэд бол айгу сонирн байна. Онготоо л гэд ингэдэг. Тэгээд угаасаа буурлын ярих гэж байгаа сэдв хөтлөж байгаа зүгчийг одоо энэ өмнө буудалсан бүх онготыг би ямар таньж мэдэх штэ. Гэхдээ ихэнхээс нь арай л өөр жигтэй, арай л өөрийнхоороо тэднийг хуулсан дуурайсан биш. Тэдний
тэднийг одоо дэмжсэн биш, тэдний зүг чиглэр биш, яг л ингээд өөрийнхөөрөө ярих гадах шиг одоо санагдаад байгаа юм. Тэгээ би даанч өөртөө итгэж чадахгүй болохоор нөгөө буурлыгаа бусдаагаа адилхан болгодог ч юм болох гээд байдаг ч юм ингээд зөрчил үүсээд би ч одоо бүр онгодоо тогшруулчаад ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ингээ бодож үзсэн юм аа. Одоо ингээд гараад ирцэн байгаа олон хүмүүс байгаа штэ. Зөвхөн нэг хүнийг би юусэн яриаггүй те маш олон ингээд өөрсдөө бие даагаад гараад өөрсдөө тунхаглаад би бол ингэж холбогддог, би бол ингэж буулгадаг гэд ингээд гараад ирцэн хүмүүс байгаа. Тэр хүмүүс ч гэсэн ингээд маш их чи худлаа биш энтер гэсэн юм шүүмж авч л байсан байх. Одоо ч гэсэн авч л байдаг бах. Тэгээд тэр хүмүүс болохоор надаас ялгаатай нь өөртөө итгэлтэй, өөрийнхөө байгааг, борлуулалтынхаа тэр байгааг тунхаглал пад гэл ингээл те хэдий тэр хүмүүсийн ярьж байгаа юм галзуу солиод өвлгөр домог шиг сонсогдож исэн ч энэ бол үнэн гэл ингээ гараад ирсэн байдаг байхгүй. Би болохоор тэгэж юусоо чадахгүй аюу. Одоо нэг бодлын жоохон арчаагүй гэхүү, нэг бодлын жоохон зүрхэхгүй гэхүү. Ийм асуудалтай байгаад байгаа юм болов гэж бодлоо. Тэгээд одоо миний гаргаж байгаа шийдвэр бол би ерөөсөө өөрийнхоороо байх, би одоо өөрийнхоороо байхгүй гэдээ угаасаа удаан хоол явж чаддгүй л хүн л те. Ер нь угаасаа л өөрийнхоороо л байдаг хүн. Тэгээд бурлууд ч намайг ингээд дэлчигнээд байсан ч ингээл яаж зааж шахаж байгаа л өөртөөхөрөө л хөтэлдэг. Угаасаа тийм нэг бодлын ингээл айгүй илдэг найрсаг ингээл инээж ханаагаад яриад байгаа л цаавар айгүй юм хатуу ямар сайндаа тэр хүн шалгуулгаад авчирнгууд албаар ингээ шалгалтанд нь унаад намайг ингээ дарамтлаж байгаа байхгүй. Ингээ чи биднэрт бити итэг гэ тэ. Ингээ чи өстой итгэхгүй хинч биш болоод яв гэ. Яагаад би тэгж бүр амар сайн мэдрээд байгаа вэ гэхээр яг тэр буулт дуусны дараа ингээд нөгөө хүмүүс ингээд нөгөө өрөөрөө орцсон. Тэгээ би ингээд ганцаараа хуйгаа тайлаад өргөөндөө сууж хахад шууд ингээл бид нар ч яста худлаасан штэ. Худлаа тэрмэр чиний энэ хийгээд а бүх юм чинь хий хоосон. Одоо ч юм уу өстой над хий хоосон дундаа ингээд солиороод галзуураад дуусаарай мосараа галцтай амар юм ууртаа орж ирсэн зэ. Тэгэл би чи ёо би ингээл тэрэн болгочих гээл гарсан. Тэгээд нөгөө хүн болохоор би бол ингээ муу юм гэж бодохгүй байна. Муу юм бол ингэж яахгүй наа чи одоо муу юм байлаа гэт бүр амар супер л юм байх бах. Гэтэ яг ингээд амар лаг онгод юм уу гэхээр ерөөсөө ингээл гатнаа ингэжэл тэр нь ингээ юу игээд байгаа нь ерөөсөө ингээ мэлмэд буухгүй байна. Тэгэхээр амар эргэлзээтэй гэсэн юм хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд буурлууд болвол тэр шалгалтанд бүр ингээд тэнцэх мэдэх нь ерөөсөө сонирн биш. Итгэхгүй бол итгэхгүй хогчно гэж аим шиг юм хандлага үзүүлж байгаа. Тэгээд тэр хүнийг явсны дараа л нэг яг тийм хандлагаар ингээд өстө бараг ингээд тэгээ яавал чамайг өстө яавал чиг яашуу гэсэн юм амар тийм хэрцгий тогшин хэмээр ингээд дарамтлаад байгаа байхгүй. Тэгээд одоо миний гаргаж байгаа шийдвэр болохоор би ингээл угаасаа л надаа нэг их олон сонголт байхгүй. Нэг бол бууралтаа хаягдаад ингээ хинч бааш болоод үлдэх, нэг бол одоо үзээд алдах тий. Энэ нэг орж ирээд байгаа гэдэг мэдээллээ ямар нэгэн байдлаар хөглөөд одоо хүмүүс намайг галзуу солиотой гэж харна одоо хамаалга хөглж байгаад буулгахын буулгаад түгээхийн түгээгээд ингээл буурлуудаа яг өөр нь байгаагаар нь байлгаж өөртөө итгэж те надад хэн итгэнүү байна уу итгэхгүй байна уу одоо тэрийг тоохгүй байж өөрийнхөө үнэн зөвийгүүлээрээ үйлдэлээрээ хэл үгээрээ байгаа байдлаараа нотолж босч ирэх ийм л сонголт үлдэж байна. Би өөр зам гарт гаргалгаа юусаа харахгүй байна. Хин дээр ч очоод манай буурлуудыг байгаагаар нь дүрсэлж өгч чадахгүй байна. Хинээр ч ямар ч үйл хийлгээд манай буурлуудад нөлөөлөхгүй байна. Хинтэй ч адилхан болгох гээд миний буулт өөр л байгаад байна. Буурлууд маань өөр л байгаад байна. Тэгээд эхнээсээ ахуулаад өдий хүртэл нэг л юм яриад байна. Тэгэхээр одоо надад тийм олон сонголт алга байна. Тэгээ би одоо нэг амьдралдаа анх удаа те ганц удаа эсвэл цаашдаа үргэлж нэг те зөрөгтэй байж үзье.
Тэгээ өөртөө итгэх хэрэгтэй байна. Одоо өөртөө итгэлгүй хүнийг бол хэн ч ирээл дарчдаг юм байна, унгаачдаг юм байна. Ямар ч тэ жижиг сажиг үг ирээл өгөөсгчдэг юм байна. Бүр ингээд бүх тэг жил 6 саржингаа явсан бидний энэ нөхөрлөл харилцаа энэ одоо өөрийгөө таних уу хөтөш дэвтэр тэ өөртөө итгээд энэ бичиж мичээд байгаа энэ YouTube бичлэг чинь ингээл ганцхан хормын дотор хий хоосон санагдах чинь эцсийн дүндээ хинт хэрэгтэй юм бэ? Нэгдүгээрт хинт ч хэрэггүй, хоёрдугаарт намайг бол ингээд тийм амар амархан сарндаг итгэлтэй байгааг маань л харуулж байгаа. Жил 6 саржингаа би хий хоосон юм хийж явсан юм уу гэвэл уг нь бол үгүй штэ. Уг нь бол үгүй байхгүй. Тэгэл одоо ингээл гаднаас хүмүүс ингээл буурлууч нь чамайг амар зовоогоод ин гэдэг таахгүй. А дотроо буулгадаг хүний хувьд миний бодлоор буурлууд маань намайг зовоогоогүй харин буурлуудын маань байгаа байдал нь л тэр. Тэнгүүд бид нар энэ буурлуудыг нөгөө өөрсдийн мэддэг таньдаг тэр нөгөө хив хайрцагтаа багтаах гад за бид нар гэж ярихаасаа илүү би л гэж яри те. Би хэрвээ тэр хайрцагт нь багтаахгүй гэд зөрөгтэй байх юм бол хэмбугаанч багтааж чадахгүй л ахал та. Тэнгүүд би чинь нөгөө зүгээр явж байгаа хүнийг те манай буурлууд биш вэ нэрээ шалгаад өгөөж гээл те. Тэр хүндээж төвхтэй тэгсэн ирнэ ингээ шалгаад өгөхөөр нь хизээч тэр хүний үгэнд орохгүй гэдгээ аль би одоо ингээд эцсийн байдлаар дүгнчихэж байгаа байхгүй юу. Угаасаа хажууд маань ийм нөлөөлөл хөглөө байгаад байгаа учраас би ингээ хүний үгэнд орж хүний толгоогоор хөтлөгдөж явахгүй юм байна. Тийм юм бол надад өөрийн толгойтой байж өөртөө итгэлтэй байхаас өөр ямар ч сонголт алгаа. Тэгэд одоо би энэ дээр би ингээ шин юм юу ч мэдэхгүй юм алдчих үедээ гэл ингээд хайж бээцгэнж хугацаа алдаж ингээ буурлуудаа догшруулж өөрийгөө юм сэтгэл готролдоо хутгах жаахаар зүгээр л алтуулаа алдна л үсттэй. Тэгээд алдаатайгаа алдсны дараа ухаарна тэндээсээ суралцсан ингэж л явдгаас хойш үзээд алдъя үзэхгүй бол явж үзэхгүй бол үнэн байсан худал байсан зөв байсан буруу байсныг ер нь яаж мэдэх вдэ мэдэхгүй өнгөрнө мэдхийн тулд ингээл нэг л сонголт байна. Тэг би одоо энэ дээр ер нь бат зогсно гэж бодож байгаа. Тэгэд өнөөдрийн бичлэг бол нэг юм зориггүй ч юм шиг хэрнээсээ мэдгүй үдчихэж байгаа хүмүүс эндээс юу авахыг би бол сайн хэлж мэдэхгүй байна. Яарчсан би угаасаа л тууллаа яриад явж байгаа учраас энийгээ бас нэг бичлэг болгоод бас нэг миктэй болсон учраас микээ шалгангаа нэг юм бичлэг хийжээ гэж бодлоо. Тэгээд нэрээ надад талархснаа илэрхийлээд мөнгө шилжүүлээд тэгээд бас юм хум өгөөд ингээд өөртөө юм хийж мэж өгөөд байгаа хөөрхөн хүмүүс байгаа. Тэгээд тэд нартаа маш их баярлаа. Тэгээд би цаашдаа ингээ хүнээс зүгээр юм аваад ахаар бас жоохон эвгүй юм аа. Зүгээр ингээд ядаж би нэг юм бүтээлтэй ч юм уу те нэг юм ном момтой ч юм уу тэгээд тэрийгээ ингээд өгөөд тэрийг маань худалдаж авч энэ төр дэмжүүл зүгээр болох хаа түүнээс биш яг ингээд хүнээс зүгээр юм авахаар бас жоохон эвгүй байдаг юм байна. Ямар ч байсан тэр хүмүүстээ бас ташрамд нь маш их баярлаа л гэж хэлье. Тэгээд үнэхээр их баярлаа. За тийм л энэ да. Тэгээд өнөөдрийн бичлэгийг үгээр дуусгая. За тэгээд дараа дахин уулзтлаа. Түр баяртай.